эх орондоо эрен сурвалжлагдж байгаа, эх орондоо амьдрах аргагүй болсон ийм гэмт этгээдүүд тэтгэврийн хөгжүүл өнөөдөр Монгол улсад ирж Монголын хуулийг гуйл болгож юу хүснээ дураараа үйлддэг болцсон байна шүү дээ. Энэ бол маш харамсалтай бөгөөд эмгэнэлтэй зүйл байхгүй. Сая мэдээ үзэж хахад Сингапур улсын иргэн 64 настай өвгөн Монгол улсад ирээд Монголын өчнөөн олон арван охтуудыг хуурч, гадагш нь авч явж, зарж, биеийг нөлөөлж, за тэгээд хүчиндэж, за эргээд хүчиндэх явцдаа бичлэгийг хийж эргэж дарамтлагдаг ийм үйлдэлүүд гарч шít. Гэтэл тэр нөхөр өнөөдөр яасан? Анхан шатны шүгөөс 1.8 жил ял оноосон гэж байна. Давуу заалтаас 15 сая 400 мянгаар торгуулийн ял болгоод гараад ирсэн байна. Гэтэл тэр нөхрийг эрүүгийн цагдаагийн албанаас баримтчилж утсанд нь олон нөв түүхэнд нь үзлэг хийхэд 1000 орчим Монгол эмэгтэй нүцгэн зураг болон янз янзын бусад эд зүйлийн баримт олцсон байгаа шүү дээ. Ийм байж болох уу? Цааш нь үргэлжлүүлэх юм бол эдгээр гэмт хэрэгтнүүдийн үйлдэл арга бүр нарийцсан байна шүү дээ. Монгол хүүхнүүдийн Монголд нь өчтдөг байсан бол Турк руу авч яваад 10 цаг нисгэж очиод тэнд очиод хүчиндээ бичлэг хийгээд эргээд илж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэнд яах вэ? Монголын хууль үйлчлэхгүй. Гэхдээ маш олон хүнийг бие махбод сэтгэл санааны дарамтанд оруулж Монгол эмэгтэйчүүдийг доромжилж амьдарч шít. Ийм байж болох уу? Би бол болохгүй л гэж бодож байна. Монгол улс чинь хуультай улс. Гадаадын хэрмэл тэнмэл золбин гэмт хэрэгтэнгүүд оргондог улс байлгамааргүй л байгаа байхгүй юу?